Түүний үндсэн арга барил бол ердөө л өгөх. Өөрийн эрхэмлэн хүндэлдэг хүмүүсээс нэгэн зовж ядран, хэцүү байвал тайтгарал, нөхрөлийн үгээ хизээж харамлдаггүй хүн гэвэл миний мэдих Ааг дурдж болох юм аа. Тэрээр бизнестэй ч амжилт олж яваа нэгэн билээ. 3 жилийн өмнө, 5 жилийн өмнө, 10 жилийн өмнө Аагийн анхаарал тавьдаг байсан хүмүүс өнөөдөр амжилтанд хүрч Аад эдийн засгийн томоохон ашиг авчирч байна. Гэхдээ хаашаач харсан чулуу шиг хүн олон бий. Бүхий л зүйл дээр амжилтанд хүрч үүлэн дээгүр хөвж байх тэр үед байнга л утсаар ярьж минь тустай явдаг байсан хүмүүс нөхцөл байдал өөрчлөгдөж муудаад ирэхийн цагт хизээ тийм байсан юм гэмээр өөрчлөгдөх нь хүний ертөнцийн бас нэгэн дүр төрх. Өнгөц харахад иймэрхүү үйлдэл нь зөв ч юм шиг байж болох юм. Гэхдээ зааны хүзүү богино, замын хүзүү урт. Тэнгэр газар болж, газар тэнгэр болох нь ертөнцийн зам. Тиймээс хүний харилцаанд үл өөрчлөгдөх хүн гэсэн сэтгэл үлдээх нь туйлын чухал. Өөрийн хувь заяаг эрхэмлэн бодож нэгэн хэвийн үнэнч итгэмжтэй ханддаг хүмүүс олон байдаг. Та амьдрал дээр амжилтанд хүрэхийг хүсэж байгаа бол үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Энэ бол гарцаагүй зүйл. Ялангуяа манай нийгэм шиг харилцаа холбоогүйгээр юу ч шийдэгддэггүй газар бол хүн хоорондын харилцаа холбоо сүлжээ нь туйлын чухал. Манай эс гэдэг найз маш онцгой аргаар харилцаа холбоогоо зохицуулдаг. Тэрээр интернет вебээр аялах туйлын дуртай нэгэн. Тиймээс түүний үндсэн арга барил бол ердөө л өгөх. Нэгсэндээ сайн сайхныг хамтдаа хэрэглэх хуваалцах гэсэн үг юм. Тэрээр өдөр бүр ямар нэг веб хуудас руу орж янз бүрийн мэдээллээс бусдад хэрэг болох чухал мэдээллийг имэйлээр тараах ажлыг хэдэн жилийн турш хийж ирсэн. Мэдээж тухайн мэйлийг хүлээн авч байгаа хүмүүсийн хувьд тухайн мэйлд эргэлзээ байх нь тодорхой. Гэхдээ ирж буй мэйлийг өнгөцсөн уншиж үлдэнэ. Хэсэг хугацааны дараа байн ирж байгаа мэйлийг харан гайхаж түүний тууштай байдлыг үнэлэн илүү сайн ашигтай агуулга бүхий мэйл хүлээж догдлон суудаг хүн олон болсон байх нь мэдээж. Нэг бүрчлэн утсаар ярих нь бас л зарлага. Гэхдээ өөрт байгаа мэргэжлийн мэдлэгийг бусадтай хуваалцна гэдэг бас давгүй арга гэж би боддог. Сүүлийн үед иймэрхүү аргаар нэгийг харьцах нь нэг маркетинг хийж буй хүмүүс чамгүй бий. Амьдралаа ингийн болгоцгоё. Мөн ийм тийм цугларалт янз бүрийн хүмүүсийн хүсэлтээс татгалзаж үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Энэ талаас харахад сүүлийн үед манай нийгэм ч ялгаагүй баруунтай адил хувь хүнд чиглэсэн нийгэм рүү өөрчлөгдөж байгааг харж болох юм. Энэ нь нааштай эерэг өөрчлөлт юм аа.